Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв модон барын тгээс бичвэрээс унших. За хичээлийн зорилго маань модон барын тгийг хэлбэрийн онцлогийг таньж унших гэж үвэ. Сэлмэл аргаар хэв буюу бар хийж ном хэвлэхийг барын хэвлэл гэдэг. За модон бар нэгт хаан улсын үед үсч Монголын Юан улсын үед Солонгос улс шинжилгээ хийж Цутгамал гаралд үсэг бүтээж эхэлсэн байдаг. За бар хийх арга, модон бар хийх арга нь эртний бөгөөд нарийн ур чадвар шаарддаг үйл явц юм. За эхлээд материалаа сонгоно, хэвлэхэд тохиромжтой хатуу модыг сонгоно, хэвчлэн гүйс, хус зэрэг модыг ашигладаг. За загвар гаргах, хэвлэх хүсэг дүрсийг цаасан дээр буруу харуулан зурна. Энэ нь хэвлэх үед зөв харуулахад туслана. За дараа нь сийлэх, модон дээр загвараа болоод тусгай сэлбэрийн багж ашиглан хүсэг дүрсийг сийлдэг. Энэ үйл явц маш нарийн бөгөөд төвчээр шаарддаг. За бэхлэх, сийсэн модон барыг бэхээр бүрж цаасан дээр дарж хэвлэнэ. Бэхийг жиг тараахын тулд тусгай бол ашигладаг. Хатаах, хэвлсэн цаас ном болгож үтнэ. Модон барын тгийг ном хэвлэхэд ашигладаг хамгийн эртний арга юм. Модон барын бичвэрийг сийлэх нь маш нарийн ур чадвар шаарддаг. За энд сийлмэл аргаар хэвлэх гэдэг маань болохоор модон барын тгийг модон дээр үсгийг буруу харуулан сийлж дараа нь бэхээр дарж хэвлэдэг. За хоёр төрлийн сэлбэр буюу тийг шууд модон дээр сийлэх болон цаасан дээр бичээд түүнийг модон дээр нааж сийлэх аргууд байна. За модон барын хэв ба хэвлсний дараа харагдах байдал нь ингэж харагдана. Модон барын бичвэрийн онцлог юу вэ? За нэгт ген гэвлэгч үсгүүдийн үгүй. За үгийн төгсгөл дэвсгэрэлж орсон эсгээвлэгчийг богино сүлээр бичдэг. Үгийнхэнд орох ЖЗ гэвлэгчтэй. За я гэвлэгчийг я гэвлэгчтэй одоо адил бичдэг. Өөрөөр хэлбэл и гэвлэгчийг итгэр шилбэггүй бичдэг гэсэн. За дөрөвтөн модон барын ном судар хэлбэртэй байдаг үгийг олон таслах тасалж бичих шаардлага гардаг. За даслан бичсэн үгийн эхний хэсгийн төгсгөлд монгол үсгийн адагт ордог хэлбэрийг бичээд шинэ мөрийн эхэнд нь болохоор уг үгийн сүүлийн хэсгийг үгийн эхэнд ордог хэлбэрээр эхлүүлэн бичдэг. За энэ дээр ардлын жишээ сарын бүгдээ сонс муй гэдэг үг байна тийм ээ. За энэ дээр сон гэдэг одоо үеэр таслах хэрэг шаардлага гарсан байна. Тэгвэл сумын гэдэг нь болохоор үгийн эхэнд ордог эсрэг юм байна. За үзэг түн гэдэг одоо мөн үеэр таслах юм бол Т үсгийг ингээ үгийн эхэнд ордог хэлбэрээр бичнэ гэсэн энэ жишээ харагдаж байна. За тэгвэл эрэм үгийн хий гэвлэгч үсгийн өмнө 2 цэг тавьдаг гэж. За энэ одоо 2 гэдэг үгийн өмнө 2 цэг тавьсан байна тийм ээ. За эрэхэд гэдэг үгийн өмнө бас 2 цэг тавьсан ба харагдаж байна. За эр үгийн г үсгийн өмнө 2 цэг тавьдаггүй гэж. За энэ ялгуусан гэдэг үгэнд ила гугсан гэдэг г-ийн өмнө 2 цэг тавих хэвээр даанч энэ дээр тавиагүй байна. Ийм онцлогтой байна. За энэ гэвлэгч үсгийн өмнө цэг тавьдаггүй гэж. За энэ гэвлэгч нэгэн гэсэн үгийн одоо өмнө цэг тавиагүй харагдаж байна. Үгсийг бүгдээрээ ажиглая. За богдсон дээцийг үгсийг гэдэг. За үгийн төгсгөл дэвсгэж орсон эсгээвлэгчийг богино сүлээр бичдэг гэж. За энэ богдан гэж байгаа юм шиг харагдаж байгаа биз. За эсвэл богдаг гэдгээ үсгэж харагдана тийм ээ. Тэгээ дүү гэд ингээд гээ үсгэж шиг. За энэ үгэн гэж байгаа юм шиг харагдана. Энэ бол эс үсэг юм аа. Эс үсгийг ингэж богинохон хэлбэрээр бичдэг байна. За дараагийн үгнүүд нь за ямарчлан ёсны буйнд зүрхнийг жаргалан цохистой гэсэн үг. За эдгээрээс ажиглахад нөгөө ЖЗ гэвлэгчтэй адилхан үгийн эхэнд ордог ЖЗ гэвлэгчтэй адилхан яагийн төрлийн үсгийг итгэр шилбэггүй бичсэн харагдаж байна. За амгалан гайхамшиг язгуур. За эндээс харахад ямар онцлог харагдаж байна вэ? За эрэм үгийн хий гэвлэгчийн үсгийн өмнө 2 цэг тавьдаг. За харин г гэвлэгч юм цэг тавьдаггүй гэж түрүүний тайлбарсан юм байна. Багш нь жишээгээр харуулжээ. За тэгвэл бүгдээрээ энийг хамтдаа уншия. За таад мэмчлэгийг зогсож унших гад үзээрэй хүүхдүүдээ. За ялж төгс тэгүүн гэдэг энэ нөгөө нэг эс үсгийг ингэж ялж төгс. За яс төгс нөхцөн хоёр эзний эзэнд мөргмөе. Илэрхий хоёр осныг ямарчлан айлдагч ялгуулсан чадагчийн эртийн үлмийг бишрэн өсөвдөж ялгаж мэрэгэн хийгээ тэнгийн шинжлэх ямагт сайн номлол товчийн төдий дуурсгасувайг. Бүгдээрээ тэгвэл модон барын тгийг уншихад анхаарах зүйлс. За үсгийн хэлбэр маяг үгийн төгсгөл эхлэлд орох
зарим хэлбэрийг таних хэрэгтэй тийм ээ. Үгийн төгсөлд яаж ордог, эхлэлд яаж ордог. За үг таслан бичихтэй одоо хэрхэн яаж бичдгийг. За нөхцөл төлөв холбооны хамгийн нөхцөл Т албан нөхцөл зэрэг хэрхэн бичснийг бас таньсны үндсэн дээрээс уншина. За эхийн утга агуулгыг ухаарч унших хэрэгтэй. Тэрэ модон барын тэг сэдвээр багшаахаа битгсэн видео хичээлийг үзнэ. За модон барын тэгийн тухай би дааж унших тэмдэглэл унших материал багш нь оруулчингууд тэрийг тэмдэглэл багш руугаа илгээн. За мөн хоёр хэсэг одоо унших даалгавар байгаа. Тэрийг уншаад гол агуулгыг 20 үгэнд багтааж үндэсний бичгээр бичиж багш руугаа илгээн. За асинхронос хичээлээр одоо энэ олж авсан мэдлэгээ ашиглаад цорилтыг хийж гүйцэтгээд оноогоо цуглуулж авах нэ.